4, 5, 6, 9 ба Б тоглогч нь 2, 3, 7, 8 тоо бүхий 4 карттай хайрцагуд байв. Тэд өөр өөрийн хайрцагнаас санамсаргүйгээр нэг карт сугална. Аль нь их тоо сугалсан хожин гэсэн дүрмээр тоглох юм байна. За Ад нь болохоор А тоглогч хожих үзэгдлийн магадлал. За хэдүүлээ нийт боломжийн тоглол. Нийт боломжийн тоо гэдэг маань эхний тоглогч 4 картнаас нэгийг сугалах боломжтой. Хоёр дахь тоглогч маань 4 картнаас нэгийг сугалах боломжтой. Ингээд нийтдээ 16 боломжтой гэсэн. За одоо тэгвэл хэдүүлээ А тоглогчийн картуудыг бичиж 4, 5, 6, 9 гэсэн дугаартай картан байна. Б тоглогч нь болохоор 2, 3, 7, 8 гэсэн картуудтай. За энэ чинээс биднэрт юу гэдэг сонгох ёстой вэ гэхээр А тоглогч хожих үзэгдлийн тоглол. А тоглогч хожих. За хэрвээ А тоглогч 4 гэсэн карт сугалсан гэж үзэх юм бол Б тоглогч маань Б хожигдох ёстой гэдэг чинь 4-өөс бага тоох ёстой. Тэгвэл 2, 3 гэсэн 2 боломжтой. За энэ тохиолдолд 2 боломж байна. За дараа нь тэгвэл А тоглогч 5 гэдэг карт сугалах юм бол Б тоглогч мөн адилхан 2, 3 гэсэн карт сугалж яаж л хожигдно гэсэн. Ингээд энд 2 байна. За тэгвэл А тоглогч 6 карттай дугаарыг сонгох юм бол Б тоглогч маань мөн ижил 2, 3 гэсэн картыг сугалах юм бол хожигдно гэсэн. За энд 2 боломж. За А тоглогч 9 дугаартай карт сугалахад Б хожигдох боломж нь болохоор 2 дугаартай сугалж болно, 3-ыг сугалж болно, 7-ыг сугалж болно, 8-ыг сугалж болно. Ингээ энд 4 боломж. За өөр сугалах боломж байхгүй учраас ингээд энэ дээр нийтдээ 10 бас боломжтой гэсэн. За тэгвэл бидний П магадлал маань нийт боломжийн тоо нь 16 байна. Эндээс 10 гэсэн. Ингээ хооронд нь хураачаар 8-ны 5 байна гэсэн. За энэ дээрээс дөрвөлжин дотор биднэрт юу байсан бэ гэхээр Б 5, А 8 байх нэ. За сугалсан карт та буцаан хийж 2 удаа тоглоход тус бүр 1 удаа хожих үзэгдлийн магадлалыг холоогч. За бэдгүрт гэсэн тийм ээ. За картуудаа буцааж хийж 2 удаа тоглоход тус бүр 1 удаа хожих үзэгдлийн магадлал. За хэдүүлээ энэ магадлалаа ингээд нэрлэчихье. ПА хожих үзэгдлийн магадлал нь гэсэн. За энэ картуудын дугаар нь өөр байгаа учраас тэнцэх боломжгүй гэсэн. Тэгвэл П хожих магадлал нь ийм юм бол П хожигдох магадлал нь 8-ны 3 байна гэсэн. За одоо тэгвэл хэдүүлээд юу байх вэ гэхээр 2 удаа тоглосон яг 1 удаа хожсон гэсэн үг шүү дээ тийм ээ. За тийм байх боломж гэсэн. За тэгвэл одоо хэдүүлээ ПВ буюу Б хожсон байх магадлалыг бол. Б хожсон байх магадлал. За Б хожсон байх магадлал чинь энэ дээр тооцож үзэн шүү дээ. За 2, 3 дээр бол угаасаа хожигдно. Яаж сугалсан. За 7 дээр биднэрт 7 дээр 3 боломж. За нийт боломжийн тоо бол хэдүүлээ 16 байгаа. Тэгвэл 7 гэсэн картыг Б сугалцсан байхад А тоглогч 4, 5, 6 сугалсан. Ингээд 3 боломж байна. За 8 дугаартаа Б тоглогч сугалдаа гэж бодох юм бол 8 дугаартаа сугалахад А тоглогч 4, 5, 6-ыг л сугалах боломжтой гэсэн. За ингээд биднэрт өөр боломж гэхээр байхгүйгээр 16-ны 6 буюу хооронд нь хураачаар энэ 16-ны 6 буюу 2 дураачаар 8-ны 3 магадлал. Тэгвэл Б хожих магадлал 8-ны 3 юм бол Б хожигдох магадлал нь болохоор 8-ны 5 болно гэсэн.
За 2 удаа тоглоно. Тэгтээ буцааж хийж тийм ээ. Карта буцааж хийж тоглох учраас бидний боломжийг тэр магадлалыг болохоор P магадлал гिचх юм болвол за эхлээд нэг тоглоё. Эхлээд А хоцсон гэж үзэх юм бол B заавал хожигдох ёстой. Тэгвэл энд 8-ны 5. Нэмэх нь тэгвэл B хожсон гэж үзэх юм бол А хожигдох ёстой. За ингээд энд 64-ний 25 дээр нэмэх нь 64-ний 9 буюу 64-ний 36. За одоо нэг хураач 2 хураач юм бол 32-ны 18 дахиад 2 хураачих юм бол 16-ны 9 болох нэ. Энд нэмэхдээ бид нар алдсан биш. За энд нэмэхдээ юун дээр алдсан бэ гэхээр энд 34 юм биш үү? За хоёулангийн 2 дураачаар 32-ны 10. За ингээд энэ хоёр нь байна гэдэг чинь C-ийн 17, C1 D-ийн 7 гэж байна гэсэн. За C-д нь бидний бодлого юу гэсэн юм байгаа вэ гэхээр харин сугалсан карта буцааж хийхгүйгээр 2 удаа тоглоход хоёуланд нь B тоглогч хоцсон байх магадлал. 2 тоглоход хоёуланд нь B тоглогч хоцсон байх магадлал. За тэгвэл B хожих магадлал нь болохоор биднэрт 8-ны 3 байгаа эхний тоглолт тийм ээ. За одоо тэгвэл энэ дээрээс хэдүүлээ боломжийн сонгож үзэх юм бол B эхлээд 7-ог сугалцсан байхад А 4 5 6 байх. B 8-ыг сугалцсан байхад А маань мөн ижилхэн 4 5 6 байх ёстой. За энэ дээрээс дээдлийн магадлалыг тооцож байгаа гэсэн үг. За үүнтэй ижилхнээр бодох юм бол биднэрт 2 дахь тоглогчдын дээр гэсэн. Хэрвээ А-г 7-ог сугалцсан B эхлээд 7-ог сугалцсан бол 7-ог буцааж хийхгүйгээр байна гэсэн үг шүү дээ. Ингэж тооцох юм бол эхлээд А тоглогч B хожсны дараа 2 дахь тоглолтод B хожих нөхцөлд магадлал болно гэсэн үг. Үлдсэн карт бүрээс сугалвал B хож суудын тоо 2 болж хувирна гэсэн. Яагаад гэвэл B 7-ог сугалцсан байхад А 4-ийг сугалчих юм бол цаана 5 6 гэдэг хоол боломж гарна гэсэн үг шүү дээ. B 8 тэ 5 6-ыг сонгох боломжтой гэсэн үг шүү дээ. Энэ хоёрыг авсан байхад. Эсвэл 8-ыг авсан байхад эсрэгээрээ гэсэн үг шүү дээ, тийм ээ. За ингээд гэх юм бол 2 дахь тоглолтын дээр биднэрт 1 карт суглагдсан гэдэг чинь нийт боломжийн тоо нь болохоор биднэрт 3 картнаас та үлдсэн гэдэг чинь нийт боломжийн тоо нь 9 болно гэсэн. За ингээд P магадлал нь болохоор 9-ний 8 үлдчихнэ гэдэг чинь цаана 2 боломжтой гэдэг чинь 9-ний 2 болно гэсэн. Ингээ бидний үржүүрийн зарчимсаар эхний хожих магадлал нь P8-ны 3, 2 дахь удаага хожих магадлал нь 8-ны 9-ний 2 болоод за энд хоорондоо хураагдаа энд 3, энд 1, энэ хураагдаад 1, энд хураагдаад 4 буюу 12-ны 1. За бид нарт дөрвөлжин дотор нь юу байгаа гэхээр бүгдээрээ дөрвөлжин дотор байгаа юм ба шүү дээ. Тэгэхээр G1 EF нь 1 2 байна гэсэн.